Хүүхэд насанд зарим хүн өөрөө ч мэдлэггүй хэн нэгний мөрөөдөл болчихдог. Тайзан дээр хэдхэн минут харагдсан нэгч бэлтгэлийн танхимд инээмсэглэн орж ирдэг нэгч хэн нь тэрэгч болох вэ гэж булаацалтан дуурайдаг хэдэн жаахан хөөхд. Тэр үед хэн ч анзаараагүй байх. Тоглож байгаа мэт харагдсан тэр агшинд нэг хүний амьдрал олон хүний ирээдүй болж эхлэж байжээ. Хүүхэд байхдаа зарим хүнийг хараад яагаад гэдгээ ч мэдэхгүй биширдэг. Ямар сайхан юм бэ? Яасан гоё ихч вэ? Гэтэл чимээгүй хараад суудаг. Тэр хүнийхээ хөдөлгөөнийг дуурайна. Инээмсэглэлийг нь хүртэл дуурайна. Түн шиг том болохыг хүснэ. Магадгүй мөрөөдөл гэдэг анхандаа үгээр төрдөггүй байх л та. Нүдэнд харагдсан нэгэн дүрээс, сэтгэлд үлдсэн нэгэн мэдрэмжээс эхэлдэг байх. Инх цацралэгч олон хүүхдийн хувьд яг тийм дүр байж. Томчууд тайзан дээр тоглолтоо хийж байхад доор нь хэдэн жаахан хүүхэд дөрвөн нэгчийн үзүүлбэрийг дуурайнд тоглодог байлаа. Хэн нь инх цацралэгч болох вэ гэж хүртэл булаацалтна. Тэдний үзүүлбэрийг дуурайна. Тэдний хөдөлгөөнийг дуурайна. Тэдэн шиг уран налархаа сайхан бүсгүй болохыг мөрөөднө. Хож мэргээд бодоход тэр хүүхдүүд зүгээр нэг тоглож байгаагүй юм байна. Нэг үеэс нөгөө үед урлагийн гал шилжиж байжээ. Нэг хүний мөрөөдөл нөгөөгийнхөө зүрхэнд ам орж байж. Гэхдээ хэн нэг нь өөрөө бусдын мөрөөдөл болж чадна гэдэг зөвхөн тайзан дээр сайхан харагдсны хүч биш байх. Түүний цаана илүү урт зам байдаг. Тэр замын эхэнд багш байдаг. Тэр хүний гараас анх хөдөлсөн итгэл бий. Түүнийг зөвхөн уран бүтээлч бус хүн болгоно төлөвшүүлсэн сургаал бий. Ямар ч өндөр мод үндэсгүйгээр ургадаггүйтэй адил ямар ч уран бүтээлч өмнөх үеийнхээ сэтгэлээс тасарч бий болдоггүй. Инх цацралэгчийн урлаг амьдралын дээр үндэссэн мажиг сүрэн багш байлаа. Мажиг сүрэн багш шав нартаа зөвхөн уран нуралтыг заагаагүй юм байна. Бие хэрхэн удирдахыг заахын хамт амьдралын өмнө хэрхэн зөв зогсохыг сургасан. Тайзан дээр хэрхэн гэрэлтхийг заахын хамт тайзнаас буусныхаа дараа ямар хүн хэвээрээ үлдэхийг харуулсан. Эмэгтэй хүний хов зөксөл нь зөвхөн уян налархаа хөдөлгөөн бус өөрийгөө авч явах байдал, хүмүүстэй харилцах харилцаа, дотоод соёл, төлөвшөл, хүн чанарт оршдгийг амьдралаараа үлгэрлжээ. Тиймээс шавнар нь багшигаа дурсахдаа заасан дасгал үзүүлбэрээс нь илүү хүн чанарыг нь ярьдаг. Өөрсдөд нь итгэсэн итгэлийг нь ярьдаг. Хатуу шаардлагын цаана байсан халамжийг нь ярьдаг. Амьдралын дуршид мартагддаггүй хүмүүжлийг нь ярьдаг. Багшийн хамгийн үнэтэй өв номын хуудсанд үлддэггүй юм байна. Шавийнхан зан чанарт түүний бусдад хандах харилцаанд дараагийн үедээ юу өвлүүлж байгаад нь үргэлжилдэг юм байна. Тэр утгаараа инх цацралэгч багшийнхаа урлагийг төдийгүй хүнийг нь үргэлжлүүлж чадсан шав байжээ. Зөөлөн мөртлөө зарчимтай, халамжтай мөртлөө шаардлагатай үедээ хатуу, хүн бүртээ ойр дотн натлаа өөрийн үнцэн хэмжээгээ хадгалж чаддаг. Дүүнэрийнхээ хувьд эгч нь байж, шавнырийнхаа хувьд багш нь байж, хамт олонныхоо хувьд түшгэн байж чадсан. Тийм болохоор хүмүүс инх цацралэгчийг харахтаа зөвхөн нэг уран нуграачийг олж хардаггүй. Багшийнх нь хүмүүжлийг, нэг нь үеийнхний үн цэнийг, Монголын циркийн урлагийн сайхан уламжлалыг хамтд нь олж хардаг байх. Үзэгчд тайзан дээр хэдхэн минутын гайхамшигыг хардаг. Уян налархаа хөдөлгөөн, хөнгөн мэд харагдах үзүүлбэр, алга таашилтаар өндөрлөх хэдхэн агшин. Харин тэр агшны ард хэдэн 10 жилийн давталд бий. Өвдөлт бий. Тэсвэр бий. Өөрийгөө өдөр бүр ялсан сахилах бат бий. Бусдын амарч байхад хийсэн бэлтгэл, бусдын хараагүй үед төвчсөн шаналл, амжилт бүрийн цаана дахин давтсан хөдөлмөр байдаг. Хүндийг хөнгөн мэд харагдуулж чаддаг нь уран бүтээлчийн гайхамшиг. Харин тэр хөнгөн дүрийн цаана байсан хүнд замыг зөвхөн хамт алгасан хүмүүс л мэддэг. Тэр он жилүүдэд сайн багш байсан. Нэгнээ түшдэг хамт олон байсан. Нэг хүний амжилтад бүгдээрээ баярладаг нөхөрлөл байсан.
Тэр орчинд хүүхдүүд зөвхөн урлаг сурахгүй. Хамт олноо хүндлэхийг сурсан. Хөдөлмөрийн үнд цэнийг ойлгосон. Бусдын амжилтад атаархах, бус багархаж чаддаг болсон. Урлаг гэдэг ганцаараа гэрэлтэх тухай бус. Бусдын гэрлийг бөхөөлгүйгээр хамтдаа тайцыг гэрэлтүүлэх тухайг ухаарсан. Инх цацралэгчийн тухай дурсамжуудыг сонсоход нэг сонин зүйл анзаарагдана. Хүмүүс түүний техникийн нарийн ур чадварыг хамгийн түрүүнд ярьдаггүй. Харин инээмсэглэлийг нь ярьдаг. Орж ирэхтэн танхимын уур амьсгал дулаардаг байсныг нь ярьдаг. Дүүнэртэйгээ тоглож, туслаж, инээмсэглэж явсныг нь ярьдаг. Хүнийг нас, зэндаа, байр сууриар нь ялгалгүй, ижлэхэн дотн ханддаг байсныг нь ярьдаг. Магадгүй хүний жинхэнэ дүр төрх том үйл явдлуудаас илүү ийм жижигхэн дурсамжуудад бүтнээрээ үлддэг байх. Хүн өөрийнхөө тухай ямар сайхан үг хэлснээрээ бус өөрийг нь эзгүйд хүмүүс хэрхэн дурсаж байгаагаар танигддаг. Инх цацралэгчийг дурсахад хүмүүсийн нүрэнд өөрөө ирэхгүй инээмсэглэл тодордог юм байна. Үнэхээр гоё ихч байсан даа гэж хэлдэг юм байна. Тэр нэг өгүүлбэрийн цаана зөвхөн гадаад гоо үзэсгэлэн байхгүй. Төлөв даруй байдал, хүнлэг харилцаа, эмэгтэй хүний эрхэмсэг чанар, хүнд итгэл төрүүлдэг дулаан төрх бүхэлдээ багтдаг байж. Он жилүүд харвсан сум шиг өнгөрчээ. Нэгэн цагт тайзан дээр бишрүүлж явсан бүсгүй сайхан ээж болсон. Сайхан хань болсон. Сайхан багш болсон. Өөрийг нь үлгэрлэн дойрож өссөн хүүхдүүд хожим өөрсдөө багш болсон. Өөрсдөө дараагийн үеийн хүүхдүүдийг хөтлөх болжээ. Нэгэн цагт хэн нэг цацралэгч болох вэ гэж тоглодог байсан хүүхдүүд өнөөдөр өөрсдөө хэн нэгний биширдэг ихч болжээ. Энэ л урлагийн жинхэнэ үргэлжлэл байх. Урлаг зөвхөн тайзан дээр дамждаггүй. Хүнээс хүнд, сэтгэлээс сэтгэл, үлгэрлээс мөрөөдөлд дамждаг. Тиймээс гавья тэмээх эрхэм цолыг зөвхөн тайзан дээр өнгөрүүлсэн он жилүүдийн шагнал гэж хэлэхэд багтах мэт. Энэ бол хөдөлмөрийн үнэлгээ, тэсвэрийн хүндлэл, багшийнхаа асаасан галыг унтраалгүй авч явсны батлах. Монголын уран нугралтын гайхамшигт өвийг дараагийн үедээ өвлүүлсэн хүндлэл, өөрийн амжилтаас гадна олон хүний амьдралд итгэл, урам, чиглэл болж чадсан замналын үнэлгээ. Гэхдээ хүний хүртэж болох хамгийн том гавьяа цолноос журт настай байдаг байх. Тэр нь өөрөөс нь урам авч замдаа гарсан хүмүүс, өөрийг нь дурсахтаа сэтгэлэн дулаацдаг дүү нар, зааж сургасан бүхнийг нь амьдралдаа үргэлжлүүлж яваа шав нар. Түүний хүн чанараас өөртөө багч болов авч үлдсэн хүмүүс. Учир нь хүн нэг л амьдрдагч өөрийнхөө сайхныг бусдын амьдралд үлдээж чадвал нэг наснаас урт үргэлжилдэг. Эгчээ, өнөөдөр бид тантай нэг танхимд хамт байхгүй байгаач. Хамт өнгөрүүлсэн он жилүүд, нэгэн багшийн өмнө мөр зэрэгцэн зогсож явсан дурсамжууд, хүүхэд насны инээд, бэлтгэлийн танхимын халуун дулаан мөчүүдийг ямар ч холын цай биднээс салгаж чадахгүй. Хүн эх орноосоо холдож болно. Харин сэтгэлдээ эрхэмлэж явдаг хүмүүсээс холддоггүй. Алс олон Америкийн нэгдсэн улсаас таны 6 дүү хайр, хүндэтгэл, бахархлаа шингээсэн энэхүү мэндчилгээг танд хүргүүлж байна. Эрхэм эгч танд Монгол улсын гавьяа тэмээх эрхэм алдрыг хүртсэнд халуун баяр хүргэе. Багшийнхаа асаасан галыг улам тод асааж, Монголын уран нугралтын сайхан өвийг үеэс үед үргэлжлүүлэн өвлүүлж, олон шавийнхаа сэтгэлд өнөөдрийн гişгээ итгэл, урам, гэрэл болсоор явахыг хүсэн ярив. Ажил үйлстэй нь улам дэлгэрч, алдар нэртэй нь улам дуурсаж, эрүүл энх, аз жаргал дүүрэн явах болтугай. Хүүхэд насанд хэн нэг нь өөрөө ч мэдлгүй бусдын мөрөөдөл болдог. Харин амьдралынхаа төгсгөл хүртэл тэр мөрөөдлийг гэрэлтэй нь авч явж чадсан хүн бусдын амьдралд мөрөө үлдээдэг. Нэгэн цагт таныг дуурайн тоглож явсан хүүхдүүд өнөөдөр таны тухай бахархалтайгаар ярьж байна. Нэгэн цагт таныг биширч суусан дүү нар тань өнөөдөр алс холоос баяр хүргэж байна. Нэгэн цагт багшийнхаа гараас хөдлөж явсан гэрлийг та өнөөдөр өөрөөсөө хойших олон хүнд атгуулжээ. Магадгүй хүний амьдралын
хамгийн эрхэм гавьяа энэ байх. Өөрөө нэгэн өдөр тайзнаас буусан ч өөрөөс нь асаасан гэрэл бусдын замд үргэлжлэн нассаар байх. Тэр гэрэл улам тод асах болтугай. Таны үлдээсэн мөр улам алсад үргэлжлэх болтугай. Эрхэм гавьяа тэгж танд халуун баяр хүргэе.